За бүгдэнд нь Merry Christmas. Христ мэндэлсний баярын мэндийг хүргэе. Та бүхнийг энд харж байгаадаа маш их баяртай байна. Цаг зав гаргаад агуу цэхэм чуулганы Христийн мэндэлсэн баярын хуваалцахаар ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Та бүхэн хажуудаа ирсэн авчирсан хүмүүст Христийн мэндэлсэн баярыг мэндийг бас хүргээрэй. Таныг урьж авчирсан хүн байвал бас мэндэлсэн баярын мэндийг хүргээрэй. Тэхөө цөмөр хамтаа биеүндээ баярлсан мэндэлсэн баярын мэндийг хүргэе. Тэгээ намайг уугна гэдэг энэ чуулганд үйлчилдэг ахлагчдын нэг байна. Тэгээ манайх бүтэнсэ өдөр болгон 10 цагаас энд цуглаад эхэзэнд хүндэтгэл магтаалыг өргөдөг цуглаанаа хийдэг байгаа. Бид нар бүгдөө Христэд итгэдэг хүмүүс байна. Маань цуглаа үүсгэн байгуулагдаад 8 жил болсон байна одоогоор. Тэгээд ийм олон олуулаа болсон хүүхдүүдээ харахаар ямар өнөр өтгөн болсон бэ гэдгийг мэддэг штэ тийм үү? Өсвөрийн цуглаан буюу өсвөр насны хүүхдүүд маань олуулаа болж хүүхдийн цуглааны хүүхдүүд манаас олуулаа болсон байна. Бид нар тэгээд их эзэнд талархснаа илэрхийлсэн, бидний амьдралд баяр хөөр, итгэл найдвар, онцгойлон авралыг өгсөний илэрлэл болгож бид нар байнга цуглаж хүндэтгэл магтаалыг өгдөг байгаа. Үүнийгэж илэрхийлсэн энэ цуглаанаа бид нар онцгойгоор хийж байгаа бөгөөд хайртай дотны анд нөхөд, ажлын газрын хүмүүс, гэр бүлийн ах иш дүүс аав ээжигээ ураад ичиж санаа зовлгүйгээр бид нар Христэд итгэдэг юм аа. Энэ баяр бол Христ их эзэн энэ дэлхий дээр мэндэлсэн баярын утга юм шүү гэж та бүхэнд хуваалцаж байгаамаа. Тийм ч учраас манай хүүхдүүд зарим анх удаа тайзан дээр гарч үзлээ. Санаа зовлтгүйгээр те бүжгэлж гин, зарим дуулж гин, зарим жүжиг үзүүлж гин. Саяны энэ нэг үггүй жүжиг болохоор Есүс Христ энэ дэлхий дээр хэрхэн мэндэлсэнийг харуулж байгаа жүжиг байгаа. Зүгээр жижигхэн үггүй юм шиг нэ цаана маш олон утга учиртай маш 2-3-7 хоногийн бэлтгэл орсон манай хүүхдүүдийн бэлтгэл орсон тийм жижиг байна. Тэгээд Марийг тэ онгон Мар гэж ярьдаг тэр эмэгтэй дээр ариун сүнс тэнгэр илж ирээд чи хэвлийдээ хүүхдтэй болно гэдгийг хэлсэн баг. Түүнтэй сүү тавьсан байсан Йосеф дээр бас ирээд чиний сүү тавьсан эмэгтэй тэнгэр илчийн улмаас их эзний бурхны улмаас хэвлийдээ хүүхдтэй болж байгаамаа гэдэг тухайн мэдээ гарсан баг. Тэгээд тухайн үеийг хаанчилсан Херод хаан, Израилийг хаанчилсан Херод хаантай ууралж ирсэн баг. Надаас алдартай нэгэн төрхөөд байна. Надаас агуу нэгэн тийм Израиль улсыг хаанчлах гээд байна гэд ууралж байгаа тухай жүжиглэж байгаа бах тийм үү. Хожим нь ингээд Христ энэ дэлхий дээр хэрхэн мэдлж байгаа тухай, кончид баярлж байгаа, түүн дээр 3 мэрэгд ирээд өвдөг сүгдэн бэлэг өгж байгаа тухай жүжиг маань ингэж гарсан. Тэгээ би энэ тайзан дээр гарсны зорилго бол саяны энэ жүжиглсэн жүжиг ямар утга учиртайг та бүхэн тайлбарлаж үзүүлэх гэсэн байна. Окей. За, тэгээ би миний слайдыг солиод өгөөрэй. За, тэгээ би та бүхэнд бас өөрийгөө товчхон манай гэр бүлийн зураг байна. Намайг уугна гэдэг. Би компьютерийн програм хангамж мэргэжлэр их сургуулийг 2005 онд төгссөн. Дараа нь бас соёл судлал чиглэлээр магистрийн зэрэгээ хаасан юм байна. Тэгээ нэг их нэртэй, 2 хүүхэдтэй. Манай хүүхдүүд 13-та Нинжингээд, за 9 настай Тэнгис гээд хүүхдүүд байна. Сая урд ус гаж бүжгэлсэн. За бид нар их аялах дуртай, бид нар их гоё хоол ер нь аял хоёроос ер нь манай гэр бүл хизээж буцдаггүй юм гэр бүл байгаа. За тэгээ би та бүхэндээ хамт яриагаа эхлүүлэх юм нэг жоохон бие халаалт болгоод нэг баярын наастар оруулаад та нарыг нэг юм ярианд оролцуулах гэсэн. Ганцхан би яриад байвал бас та нар өглөөр цэрсэн улмаас унтчих магадгүй. Тэгээд зөндөө олон баяруудыг монголчууд тэмдэглэдэг штэ тийм үү? Би Сингапурт нэг 2 жил их сургуулийн магистрыгээ сурж байхад тэнцээ 4 үндсэн тийм хүмүүс амьдардаг байсан баг. Тэгээ ямар хүмүүс байсан бэ? Хятадууд, тэгээ малайз хүмүүс, энтгчүүд, за ингээ бусд нь болохоор одоо нөгөө шар аштай хүмүүс гэж ярьдаг штэ тийм үү? За ийм 4 төрлийн хүмүүс байдаг. Ингээ 4 үндэстэн ингээ нэгдсэн тэгээ тэр улс ингээ 5-6 сая хүнтэй Сингапур улсыг бүрдүүлж байгаа. Бараг л ихэнх нь яг хятадууд ч гэсэн нөгөө үндэстнүүд нь ч гэсэн дийлэнх хуваар оршдог. Манайх шиг юм халах үндэст нь хамгийн их нь эзэмшээгээ гэсэн. Ингээд жил тойроод нөгөө хүмүүс чинь баяраа тэмдэглэж таарнаа да тийм хятадууд нь цагаан сараа их гээл те. Нөгөө мусульман шашинтай хүмүүс нь Индонез болоод малайзчууд ч бас нөгөө өөрсдийнхөө Рамадан сар шинжээр юм хийн тийм үү. Энтгчүүд бас яг өөрсдийнхөө заншлсан юм хийн. За ингээд баруунаас ирсэн хүмүүс хийн. Ингэнгүүт нөгөө бүгдэнд нь тэгш хандах үүднээс бүгднгийнхэн баяр дээр ингээд хүмүүс амардаг гэсэн. Тэгээ хэдэн жил хэдэн тойрсон амралт байдаг гэж бодож байна та нар.
Цагаан заримдаа ямар баяр болоод байгааг мэдэхгүй. За өнөөдөр нийт улсын амралтын өдөр гинэ гэл. Тэгээд юу гинэ нөө энтгчүүдийн чинь нөгөө баяр болж байна гэл. За гэл. Тэгэл годомж баахан хоол мол те. Тэгэл муслимчууд нь болохоор ингээл юм шатаацсан ч юм уу те. Цагаан сар гэхээр ингээл хүмүүс айл хийсэж байгаа ч юм иймэрхүү байдалтай баярууд байдаг гэсэн. Монголчууд гэсэн өөр ингэсэн баяртай. Тэгээд би та нарт хэдэн баяруудын нэрийг ингээд тайзан дээрээс та нар шууд хэлье заяа. Тэгээд та нарт хамгийн түрүүнд энэ баярыг сонсоход тархинд чинь толгойд юу бодогж байгааг шууд ингээд суудал дээрээсээ хоол хоол гинэ. За тэгээ шууд над руу хэлээрэй. За та нарт цагаан сар гэхээр ямар зүйл бодогч байна? Бууза. Яг зөв те. Бид шууд нэг зүйл бодогч штэ тийм үү? Мартин 8. Эмэгтэйчдийн баяр. Торт, цэцэг. Энэ тэрнгөө торт, цэцэг дуусчдаг те. За, инээдмийн баяр. Яг зөв те. Хүмүүс ихтэй шогож өгдөг те. Хүүхдийн баяр. Яг зөв. Бөөм бэлэг. Наадам. Хоошор. Манайх юм жоо идэх дуртай байна те. Уул нь бүх мөхгөө морь зөрөх юм болоо гэсэн чинь шууд хоошор гэж байна. Зүгээр. За тэгвэл жоохон яваад Халлоуины баяр гэж байдаг шүү дээ. Хулуу гинэ. За. Улс тунгасны баяр. Улс тунгасны баяр гэхээр юу гинэ? Амралт гинэ. За, гинтийн амралт байдаг байна тийм үү? За, Крисмас баяр. Гацуур. Шинжил. Ориглон дарс. За. Яг зөв те. Ингээд янз бүрийн гой зүйлүүд бид нарт баяраар бид нар санаанд орж ирдэг ба. Миний хамгийн дуртай баярууд бол цагаан сар бэх дуртай. Аав ээжийнхээ очих хамаатан сарантайгаа уулзах гой боломжтой. Хүндэтгэл үзүүлэх бас гой боломж. Крисмас баяр өнөөдрийн бидний тэмдэглэж байгаа энэ их баяраас утга учиртай учраас надад их гой баяр байдаг байгаа. За би дараа нь дахиад нэг хэсэг улсын нэрийг хэлээ тэхүү. Улс. Ингээд энэ улсын нэрийг сонсоход та нарт яг хамгийн түр юу бодогж байгааг хэлээрэй. Буруу зөв гэж байхгүй шүү. Хятад. Улаан хэрмээ. Лоо, цагаан хэрэм. Хятад тэгэхээр өөрийн бодогдохгүй нөө. Панда, пижо гинэ. Итали. Пицца, паста, Япон. Суши, сумо, Орос. Арх. Мус, Франц. Талах. Элфин цамхаг. За, Америк. Гамбург, эрх чөлөөний хөшөө. Бразил. Бүжиг, самба бүжиг, хөл бөмбөг, Австрали. Кенгуру. Ер нь нийтлэг байна шүү дээ. Израиль. Дайн. Харамсалтай дээ сүүлийн дайн болоод байгаа тийм. Энэтхэг. Тохоо бүжиг. Бор хүмүүсээ. Герман. Гитлер. За, цаг гэж энэ англи улс. За, сургалтын төв. Англи. Нигер. Харанго. Ямар амар хүмүүсээ танарч. Ирак. Яа. Солонгос. Хэмчээ дээ. Та нар Монгол гэхээр юу орж ирдэг юм? Монгол гэхээр морь, айраг, гоё хээр тал тийм үү? Яг зөв. Тэгэхээр Крисмас баяр гэдэг бол тэр чигээр нэг утга учиртай баяр байна. Энэ баярын жинхэнэ утга учирыг бид нар ойлгохгүй бол харамсалтай. Тэгэхээр заримдаа бид зүгээр л нэг найрлцсан гэж цуглах гэж хөгжилдөх гэж зугаацах гэж заримдаа зүйлийг хийдэг шүү дээ, тийм үү? Тэгвэл яг жинхэнэ утга учирыг мэдэх нь их чухал юм а гэдэг талаар өнөөдөр хуваалцаад хамгийн эрхэм бэлэг хэмээн нэрлсэн энэхүү баярын утга учирыг та бүхэн тайлбарлаж өгье. Тэгэхээр энэ бол мэдээж Христийн мэндэлсэн баярын өдөр байна. Бид нар мэдэн шүү дээ тийм үү? Монголчууд бид нар ярьдаг нэг манай эртний өмнөх манай эртнийх гэж хуваадаг шүү дээ тийм үү? Англи дээр before Christ буюу BC гэдэг байна. Христээс өмнөх гэсэн утгатай before Christ гэхээр. Христээс өмнөх 500 жил тийм үү? Эсвэл AD буюу Anno Domini гэсэн утгатай байна. Энэ тэгэхээр манай эзний жилээ гэсэн утгатай. Тэгээд манай эртний 500 жил гэж ярих юм бол Христийн мэндэлсэн яг тэр нэг заагаас өмнөх үе Христийн мэндэлснээс хойш үе гэж түүхэн шинжээч түүхч гэдэм судлаачид Христийн мэндэлсэн тэр өдрийг онцгоогоор сонгоод
хуваасан баг. Тэгвэл энэ Христ мэндэлсэн баярыг бид нэр яагаад эрхэм бэлэг гэсэн бэ гэдэг тухай та бүхэндээ хуваалцахыг хүссэн баг. Тэгэхээр та бүхэн надтай ирэх нэг 10-аас 15 минут анхаарлаа хандуулаад миний ярих зүйлийг сонсорой гэж хүсэж байна. Хамгийн эхний энэ өнөөдөр би та бүхэнд хоёр санааг хуваалцах байгаа бөгөөд эхний санаанд Бурхан танд хайртай бөгөөд таныг бүтээсэн юм а гэсэн санаа. Бурхан танд хайртай бөгөөд таныг бүтээсэн юм а. Хоёр дахь нь Бурхан танд өгөх хамгийн эрхэм бэлэг байна гэсэн үг. Хамгийн эрхэм бэлэг байна гэсэн үг. Тэгэхээр Бурхан танд хайртай бөгөөд таныг бүтээсэн юм а гэдэг санаан дээр ямар санааг хэлхийг хүсэж байгаа юм бэ гэхээр бид нэр зүгээр нэг санамсаргүйгээр тийм ээ золгүйгээр гэж ярьдаг тийм үү. Гинтийн учирлаар энэ дэлхий дээр төрөөд амьдраад энд ирсэн юм а гэсэн утгатай биш байгаа. Энэ бол ямар нэгэн төлөвлөгөөтэй энэ утга учиртай юм а гэсэн санаа. Энэ ямар утга учиртай вэ гэхээр тэр таныг бүтээсэн юм. Тэгээд зүгээр бүтээгээгүй бөгөөд зоригтой санаатаагаар бүтээсэн юм. Үнийг бид нар хайртай юм а гэж хэлж байна. Энэ таны хэн нэгэн урьсан учраас та энд байгаа. Зүгээр гудамжаар явж байгаад гадаа юун дуун чимээ болоод байна гэдээ ороод ирчээгүй. Харин та хэн нэгний урилгаар төлөвлөөр эрт босоод гой хувцас өмсөд ирсэн баг. Яг үүнтэй адилхан Бурхан танд хайртай бөгөөд таныг бүтээхийг төлөвлөсөн, таныг бүтээхийг хүссэн, тантай танилцахыг тесэн ядан хүлээж бүтээсэн юм а гэсэн. Бид нар тэгэхээр гараараа ямар нэгэн зүйлийг хийдэгтэй адилхан тийм үү? Хоол хийдэг хүмүүс хоол хийдэгтэй, гар бүтээл хийдэг хүмүүс хийдэгтэй адилхан, түүнийгээ зориулж, төлөв цаг гаргаж, худалдаж авч хийдэгтэй адилхан энэ санаа бас байна гэсэн. Тэгээ энэ зүйлийг зүгээр л нэг дураа гарсан учраас, завтай байсан учраас игээгүй, хайртай улмаас буюу зориулж, төлөвж, анхаарлаа хандуулж, хамаг зүр сэтгэлээ зориулж, шингээж бүтээсэн юм а гэсэн санаа. Тэгвэл би бүтээгч Бурхны тухай та нарт танилцуулахдаа нэг зүйлийг хуваалцахыг хүсэж байна. Би багадаа маш их өсвөр насндаа ялангуяа их боддог байсан. Би юу яагаад төрсөн болоо? Би яагаад Монгол улсад байгаа болоо? Манай аавыг яагаад Чулуунбаатар гэдэг юм болоо? Манай аав өнөөдөр энд ирсэн байгаа. Би яагаад нэгдүгээр хорооллын энэ сургуульд сурж байгаа юм болоо гэд. Би яагаад гэдэг асуултыг өөрөөсөө байнга асуудаг байсан. Зүгээр л ингэж байж байгаа юм бол нэг юм төрөөл үхэл ингээ нэг салхи шиг өнгөрөөл явчих миний амьдрал ийм л юм болов? Эсвэл ямар нэгэн утгатай юм болов? Тэр нь юу юм болоо гэдгийг мэдхийг маш хүсдэг байсан. Тэгэл тэнгэрөө тарахад шүн ингээл зөндөө олон од ертөнцтэй эдгээр яагаад ингэ байгаа юм болоо? Үүний цаана юу байгаа юм болоо гэд сониуч байдлаар өсвөр насны хүүхдүүд шиг тийм үү маш их асуудаг байсан баг. Тэгээ энэ ан амтан, байгалийн хууль, дөрвөн уйлрал, цаг агаар энэ од эрхэс чи яагаад ийм байгаа юм болоо гэсэн асуудаг байсан. Зүгээр л оргуу хоосноос амьгүй зүйлээс үүссэн болов. Тэгвэл эн чинь ингээл гинтл нэг өдөр одоо сүрчих юм болоо да гинтл нэг өдөр алга болчих юм болоо гэсэн их таагүй мэдрэмжтэй би байдаг ус. Тэгээ би судалж эхэлсэн, хайж эхэлсэн, уншиж эхэлсэн. Ингээ би философиг уншдаг байлаа, би одон орон судлалын зүйл номнуудыг уншдаг байлаа, би хүмүүсээс ярилцдаг байлаа, шинжлэх ухааны талаас нь хайхыг оролддог байлаа. Ингэж явж байгаа миний хувьд дүгнсэн дүгэлт юу байсан бэ гэхээр энэ бүхэн чинь ямар нэгэн зүгээр утга учиргүй тохиолдол биш юм байна. Энэ төлөвлөгөөтэй ямар нэгэн оюун санаа тийм үү ухаан юунд орж төлөвлөсөн юм үүнгүүгээр энэ зүйл чинь яагаад ч цогцлон ингэж байх боломжгүй юм байна. Яагаад хүмүүс чинь зүр сэтгэлтэй хүмүүс юм зан чанартай бие биенээсээ өөр хүн болгоны хурууны хизээж давтагддггүй зан чанар өөр юу гэдэг цасны ширхэг борон тослууд энэ дэлхий дээр байгаа юмнууд ингээ цаанаа гайхалтай байгаа юм болоо тийм үү. Одон орнууд хүртэл гайхалтай. Би одон орны тухай та нарт нэг зүйлийг хуваалцъя. Энэ бол манай окторгуу байгаа. Манай окторгуу хэдэн сая тэрбум галактикууд байгааг бид нар мэднэ шүү дээ тийм үү. Тэр галактик дотор хэдэн сая тэрбум дахиад одны аймагуд гэж байгаа. Манай аймгийг нарны аймаг гэж нэрлэдэг шүү дээ. Хэдэн гаригтай вэ? 9 гаригтай тийм заримдаа 8 гэж ярьдаг тийм. Тэгвэл нэг галактик дотор нийт окторгууд дотор хэдэн сая галактик байхад нэг галактик дотор хэдэн одон нарны аймаг байхад нэр нарны аймаг нь манай нэг нарны аймаг байхгүй. Тэрнийх нь нэг гариг буюу дэлхий гэдэг гариг дээр дэлхий гэдэг гаригийнх нь Монгол улс гэдэг нэг жижигхэн газар нутаг дээр нутгийнх нь нэг Улаанбаатар гэдэг хотын Баянзүрх дүүргийн нэг байшингийн нэг давхурт бид нар сууж байна гэсэн үг. Дэндүү том баг баста тийм үү? Тэгээд яагаад энд амьдрал өрнөж байгаа юм бол? Яагаад өөр газар амьдрал байхгүй юм болоо? Яагаад бид нэр өнөөдөр бид энэ зүйлийн тухай яриад байж байгаа юм болоо? Ингээ маш олон ийм яагаад гэсэн асуултууд би асуудаг байсан.
Тэгээ манай галактик бол тэнд байна. Зөвхөн манай галактикийн л хэмжээл ердөөл тэр нэг цэгтэй л адилхан. Тэгэхээр окторгоо ертөнцийн дэндүү том баг. Тэгээ Библиэлд юу гэж хэлсэн бэ гэхээр би од ирэхс далай тэнгис ус ан амьтад галактикийг би бүтээсэн юм а гэж хэлж. Энэ зүгээр ингээд нэг дэлбэрэлтээр те зүгээр ингээд үүсээгүй. Гэхдээ энийг үүсгэсэн бурхан өөрөө учир шалтгаантай бөгөөд тэгээд энэ бүх одон оргийн нар аймаг дундаас ганцхан дэлхий дээр ам амьдралыг байлгаж байгаа. Энэ дэлхий дээр ам амьдралыг байлгахын тулд энэ бүх ертөнцийн татах хууль, цаг хугацаа, орон зайныг хэмжээс тийм үү бидний мэдэх бүх нөгөө мэдрэхүй хэмжээсийг бүгдийг нь байлгаж байна гэж. Энэ дундаас зөвхөн энд сууж байгаа хүмүүсийг болсон амьтай хүмүүсийг өөрийн дүр төрхөөр бүтээсэн бөгөөд өөрийн дүр төрхөөр бүтээсэн учраас тэднэртэй хайртай, тэднэртэй танилцахыг хүсдэг юм а гэж хэлж. Манай дэлхий одоо ингээд нэг байгаагаасаа 1 метр наранд ойрхон байх юм бол ойролцоогоор 200 жилийн дараа хэд дэлхий дээр бүх зүйл шатаад үгүй бол 1 метр нарнаас арай хол ингэж нарыг тойрдог байсан бол дахиад нэг тэр хугацааны дараа хөлдөөд бүх зүйл байхгүй болно гэсэн үг. Тэгвэл яг нэг perfect гэж ярьдаг ч тийм үү төгс орон зайн дээр дэлхийн нарыг тэнглэгээрээ 24 цаг буюу нэг өдөр тойроод 365 хоног нэг жилд тийм үү ингээд тойрж идэг баг. Ямар гайхалтай төгс. Энийг зүгээр нэг амьгүй зүйл бүтээсэн гэдэгт хинч хараад итгэхэд хэцүү. Ийм зүйлүүд байж. Тэгэхээр бурхан бол бүтээгч эзэн. Тэгээд тэр бүтээсэн эзэн юу гэж зүгээр нэг ийм хиймэл биднээс салангад тусдаа биднэртэй харилцдаггүй биш тэр танд хайртай гэж хэлж байгаа байхгүй. Бид нар өөр хүүхдтэй хайртай, ээж авдаа хайртай, эмээ өвөдөө хайртай, эхнэр нөхрөө биемдээ хайртай байдаг тэр нэг бидний нандин мэдрэмж бурханд бас байдаг тухайлж. Тэр мэдрэмжийг бурхан биднэрт өгсөн бөгөөд үүгээр дамжуулан тэр нандин харилцаа холбоогоор биднэртэй харилцахыг хүсдэг гэж Библиэлд хэлсэн байдаг. Библи номын дуулал ном дээр ингэсэн байна их гоё ишлэл байгаа. Та гэдэс дотрыг минь хэлбэржүүлсэн. Эхийн минь хөвлөд намайг бүрдүүлжээ. Би аимшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн юм а гэж байгаа шүү дээ. Хүүхд ингээ гараад тэр би ингээ дөнгөж анх охиныгоо төрхийн өрөөнд ингээ гар дээрээ хүлээж авч ирсэн би хажууд нь ингээ байж байгаа. Тэгээ харсан чинь ингээ нэлзраад цус мус олсонтой ингээ аимшигтай байсан. Гэхдээ бас гайхалтай байсан тийм үү? Би ингээ айжсэн ямар эвгүй бэ өнөр та нар тэгээ үгээл ерөөсөө амар эвгүй байсан надад. Гаднаас тэрвэрхэж хэцүү. Гэхдээ дээр нь харахад 9 сар манай ихнэр хөвлөдөө тэгээд тэр төрж байгаа тэр үйл явцыг хараад те ойлгоход хэцүү, гайхахад хэцүү, айх хэцүү, баярлах хэцүү бүх юм давхцсан. Яг энэ үгийг бурхан хэлэхдээ би чамайг хэлбэржүүлсэн юм аа. Би чамд хайртай юм аа. Тэгээ би чамайг гайхамшигтай бөгөөд аимшигтай энтэхэд мэдлүүлж бүтээж гинэ гэж хэлж байгаа. Үүний утга учир бид нар ингээд ээж нь энэ дотор юу болж байгааг сайн мэдэхгүй. Гэхдээ бурхан энэ ажлаа хийдэг юм аа гэж хэлж байгаа. Гэхдээ хүний амьдрал олон төрлийн эрэл хайгуул зан 9 жорын зан чанараар дүүрэн байдаг шүү дээ, тийм үү? Бид нар өөрсдөө амьдралыг янз бүрийн байдлаар баяр баясгалантай өөрсдөө амьдралыг сэтгэл хангалуун болгосон зүйлийг эрен хайж идэг. Үүнийгээ бид нэр олон найз нөхдөдтэй болох, тийм эд баялгаас хүртэх гэж, нэр алдраас хүртэх гэж, тийм үү? Эсвэл эд материалыг цуглуулж өөрсдийгөө энэ амьдралд ирсэн утга учирыг олж авах гэж байгаа зүйлээс хайх гэж оролддог. Олон хүүхдтэй болох юм болов уу? Компанидаараа ингээд нэр ингээд тушаал ахаад цалин өндөр болоод хүмүүс намайг хүндлэхээр юм болов уу? Эсвэл гоё машин аваад гоё байр авахар юм болов уу? Ямар нэгэн байдлаар бидний хийж байгаа зүйлүүд нөгөө өөрийнхөө эрэл хайгуул болсон, өөрийнхөө зүрстгэл дотор байгаа хоосон орон зайгаа дүүрэх гэсэн эрлээс үүдэлтэйгээр тэр зүйлүүдийг хийж идэг. Тэгээ би энэ дээр нэг юм цэцгийн зураг тавьсан бөгөөд энэ цэцэг ерөөсөө төрхөн зураг ганган гоё байгаад ямар гоё цэцэг, ямар гоё шар өнгөтэй бай, ямар гоё үнэртэй юм бэ гэд. Тэгээ маргааш шөнийн хүүтнийг даалгүйгээр маргааш нь хатаж гундсан байгаа байдлыг илэрхийлж байгаа. Буюу төрхөн зур биднэрийн эрэл хайгуул биднийг баяр хөөртэй болгодог. Биднийг сэтгэл хангалуун болгодог. Харин үүрд байлгаж чаддаггүй маа гэдгийг илэрхийлж байгаа. Би олон найз нөхдөд байсан. Зарим нь одоо байхгүй л байна. Би олон зүйлийг эдэлж, хэрглэж, гангалж, гойлж тэ хэрглэж байсан. Одоо зарим нь алга байна, зарим нь хулгай талцсан, зарим би хайсан, зарим нь эвдэрсэн, зарим нь мод өнгөрсөн. Би байгууллагатаа албан тушаал агчилсан.
Тэгээгээд би өнөөдөр хамгийн ажиргалтай хүн болоогүй. Харин ч хариуцлага нэмэгдэж янз бүрийн итгэхгүй байдал нэмэгдэж хүмүүсийн янз бүрийн тэр дарамтууд нэмэгдэж байгаа би харж байгаа. Тэгэхээр миний амьдралаас хайж байгаа тэр зүйлүүд намайг ажиргалтай болгоод байна уу гэх юм бол төр зүрийнх л байгаа гэдгийг би хэлхийг хүсэж байна. Төр зүрийнх байгаа удаа хэлхийг хүсэж байна. Тэгээд дэлхийд дээр нэг хаан амьдарсан. Израилийн хаан гэж нэрлэдэг. Манай эртний өмнөх үед амьдарч ирсэн. Тэгээд тэр хааныг Соломон хаан гэдэг байсан бол тухайн үедээ мэрэгэн ухаантай байдлаараа хамгийн алдартай хүн байсан баг. Тэгээд маш олон хаадууд, өрөнд орны шилэг ухааны хүмүүс түн дээр ирж зөвлөгөө авдаг байсан. Тэгээд маш их өргөл барьцаг өгөөд би нэг ийм зүйлийг танаас мэдмээр байна. Улс орноо хэрхэн захирах тухай та мэрэгэн ухаанаа хайрлаач гэж. Тэгээд энэ хаан 80 жил амьдраад амьдралынхаа төгсгөлд хэлсэн үгээс нь би та бүхэнд хуваалцсан. Тэгээд олон хүмүүс бид нар монголчууд ярьдаг шүү дээ, тийм үү? Настай хүмүүсээс ахмад хүмүүсээс үг сонсороо гэж. Тэгвэл яг л мэрэгэн ухаанаар гайхшигдсан тэр хүн ингэж хэлсэн байна. Тэр хүн өөрийнхөө зүр сэтгэлдээ ингэж хэлж байна. Одоо яв одоо. Би чамайг баяр цэнгэлээр сорж үзье. Өөрийгөө баясгаж баярлуулаа гэж хэлж байгаа. Юу гэсэн үгээр за одоо ч дуртай юм хий. Баяр цэнгэл юу вэ? Тэр болгоныг би өөрөө хийж үзье. Хаал лид баялаг байна, хаал хүүхнүүд байна, хаал мөнгө байна, эрх мэдэл баял юу л байна би тэрлээ өөрийгөө чөлөөлж гинэ гэсэн үг. Баясгаж баярлуулаа гэж хэлж байгаа байхгүй. Залуудаа ингэж хэлж байгаа. Тэгээд хөгшөрсөн хойноор ингэж энэ үгийг хэлсэн ба. Юу гэсэн бэ гэхээр энэ бүхэн хоосноос хоосон бөгөөд бүгд дутгагүй гэж. Салхины араас хөөцөлдөх хэрэгтэй адилхан юм а гэж хэлж байгаа. Амьдралдаа бүх эд баялагийг хамгийн агуу хаан болсон, маш олон их нэртэй байж үтсэн хүн нөгөө баясгаж цэнгэж дуусныхаа дараа би юу хийчвэ гэж хэлж байгаа. Би юу хийчвэ? Яг нэг хоосон салхи бүлээгмүүд ийш явчлаа гэж гүйччихэд салхи ийш явчлаа гэхээр нийлж очиод тийм үү? Энэ алдартай болж гэнэ үү да? Энэ тренд болж гэнэ үү да? Тийм үү? Энэ дуу юу? Энэ кино юу? Энэ мөнгө үү? Энэ машин уу гэж явж үзсний араас яваад юуны араас хөөж иснэ хожим ойлгосон баг. Энэ бүхэн хоос юм а гэж хэлж байгаа. Тэгээ маш олон хүмүүс ингэж хэлж ирснийг би мэднэ. Манай нэг ах байдаг. Бараг 20 жил би найзалж нөхөрсөн. Тэгээд миний амьдралын сүүлийн жилүүдэд надад маш хүнтэй зөвлөгч болж надтай нэг амьдралынхаа зүйлийг илэн далангүйгээр шударгаар хуваалцдаг тэр ах байна. Тэгээд энэ оны 3 сард тэр ах маань хорт хавдартай нь онцлогдсон байгаа. Харамсалтай нь хожуухан мэдсэн яасан бэ тэр хорт хавдрын вирус нь биеийнхэн маш олон эргэтнүүдээр тарсан байсан. Нэг өдөр толгойн эргээ бөөлжөөд яг тэгээд байжгаад эмчид үзүүлээд яг тэрийг мэдсэн баг. Ердөө 63-4 настай. Зөндөө олон жилүүд байсан. 3 хүүхэдтэй. Одоо ахад маань ердөө 2 сар байгаа. Яг тэр хорт хавдар нь сүүлийнхаа мөчтөд очсон. Маш олон эмүүдийг ууж үзээд нөгөө эмүүд нь 2-3 сар үйлчлээд нөгөө вирус нь өөр яаж ийнэ гэхээр эмд нь дасал болоод ирэхлээр одоо ямар ч тийм тогтоож барих амьдралын уртсах зүйл үлдээгүй гэсэн үг. Ингээд биенийх нь маш олон хэсгүүд ясна, цусна, элэг бөөр маш олон хэсгийг тарсан ба. Тэг ах маань би ахасаа ахтайгаа ярилцаад түүний амнаас хэлж хүн амьдралынхаа сүүлийн мөчүүдэд хамгийн л үнцэнтэй үгээ хэлж таараа шүү дээ, тийм үү? Зүгээр л нэг дуртай юм а хийгээл за нэг тийш очичээ, ингэчээ, энгийн зүйлүүдийг хийхгүй тодорхой. Тэгээд ахаасаа та сүүлийнхаа хэдхэн энэ саруудыг мэдж байгаа, үххээ мэдж байгаа, үхлэн тодорхой байгаа байхгүй. Бид нар одоо ингээд үхэхгүй байхаа гэж найдаал, урт наслах байхаа гэж найдаа явж байгаа. Энэ хүнд бол үхлэн тодорхой байхад та энэ цагаа яаж өнгөрөөх гэж байна гэж асуухад ах маань хамгийн чухал зүйлээ л гэнэ. Тэгээ өөрийнхөө амьдралын хамгийн чухал зүйлийг ингээ чагсааж үчээд тэгээ хамгийн хайртай хүмүүстэйгээ үлдсэн цагуудаа өнгөрөөнө гэж байгаа байхгүй. Тэгээд тэнд уулзалт байсан, тэнд хурал байсан, тэнд зөндөө олон зүйл байсан. Бүгдэнд нь үгүй гэж хэлээд одоо ажиллаа хийхэ болоод хүүхдүүдтэйгээ эхнэртэйгээ цагийг өнгөрүүлж. Тэгээд түүний зорилго болохоор эхнэр хүүхдүүдтэй бүтээгч эзний тухай ярьж, Есүсийн тухай, түүнийг дагахын тухай, өөрийнх нь амьдрал зүгээр өвдөө ч юм уу гинти нас орж болох юм аа. Бидний амьдрал бол тийм юм аа. 9 жирийн араас битгий яваарай. Харин мөнхийн баяр хөөргийг өгч тэр бүтээгч эзнийг таньж мэдээрэй гэж хүүхдүүдэд заахын тулд байж байгаа гэсэн. Тэгвэл Бурхныг
та хувьдаа та яг энд өөрөө анх удаа сонсож байгаа бол хэрхэн тань мэдэх вэ? Соломон хаан ингэсэн байна. Хүнд өдрүүд ирж яг тэр мөчөд хожимд харамсах юм. Маш олон хүмүүс 9 жирийн алдартай үг хэлсэн байдаг шүү дээ, тийм үү? 80 наслаад, 70 наслаад та амьдралаасаа харамсаж байгаа зүйлээ харах юм бол ингээ бичтэй ихлээр тэгэн завгүй болсноо. Энэ миний араас хөөзөлж ирсэн. Энэ нэр алдрын араас хөөзөлж ирсэн. Дандаа ингээд харамсаж байгаа зүйлүүдэд тэгж бичсэн байдаг. Харин хамгийн чухал зүйлийг хайхыг, хайртай хүмүүстэйгээ байхыг чухалчилж сануулж ясантай адилхан Соломон хаан хэлэхдээ тэр өдрүүд ирэхээс өмнө энэ амьдрал жаргал үтсэнгүй гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд бүтээгчээ санахтун учир нь хүүхэд нас ирч хүч гэдэг зуурдах юм аа гэж. Би 13 жилийн өмнө охиныгоо гар дээр авчихсан. Одоо ингээд өсвөр насны охин болсон. Надтай том сэдвүүдээр ингээд ярилцаад шал өөрлөсөн. Цаг хугацаа дэндүү хурдан байна. Цаг хугацаа хурдан байгаад тийм үү? Та нар бүгдөө мэднэ. Тэгвэл яг л таны амьдарч байгаа энэ мөчөл түр дэндүү хурдан шүү. Ирч хүчтэй байдал, залуу нас гэдэг бол ёстой харавсан сум шиг буюу зуурдах юм а гэж хэлсэн байна. Тийм учраас тэр өдрүүд ирэхээс өмнө бүтээгчээ санахтун буюу бүтээгч эзнээ санаарай гэж хэлж байгаа. Би насныхаа нэг 70 хүртэл би дуртай юм хийгээд жаргаад өөрийнхөө амьдраа тэгээ сүүлд нь би гэж хэлвэл тэр 70 жилийнхаа төлөө та санаа зовж харамснаа гэдгийг хэлж байгаа. Харин эртхэн байхгүй яваа гэсэн санааг хэлж байгаа. Ингээд миний хамгийн сүүлийн санаа болох Бурхан танд өгөх харин хамгийн эрхэм бэлэг байна гэж хэлж байгаа. Хамгийн эрхэм бэлэг байна. Тэр Бурхан зүгээр тэнгэр газрыг бүтээгээд тэр биднэр хайртай биднийг бүтээгээд зогсохгүй тэр биднэрт бас бэлгийг өгөхийг хүсдэг гэсэн санаа. Тэгвэл бэлэг гэж юу вэ? Юуг бэлэг болгодог вэ? Ямар зүйл бэлгийг бэлэг болгодог вэ? Та нар хүмүүсээс бэлэг авч үзчихсэн үү? Ялангуяа одоо бол нэг бэлгийн улирал шүү дээ, тийм үү? Та нар бэлэг бэлдэж байгаа бах. Та нар ч хүмүүсд бэлэг өгж байгаа бах, тийм үү? За тэгвэл бэлгийг бэлэг болгодог зүйлийг цөмөр нэг нэрлээд үзээ тхөө. Мэдээж бэлэг бол өөрөө их гинтийн байдаг шүү дээ, тийм? Би чамд бэлэг өгнө гэд хэлчихээр гинтийн биш болчихно, тийм үү? Бэлэг бас өөрөө үнгүй байдаг үстэй, тийм? Хүмүүс ингээд хүүхдтэй ингээд бокс бэлэг бэлдээд наад машины чи 2500-аар авсан шүү. Ээжийнхөө мөнгө өгөөрэй гэх юм бол бэлэг биш шүү дээ, тийм үү? Төрсөө дөрөөр нь хүнд өгчөөд бэлэг бас өөрөө бидний хайр, сэтгэлийн, урмын тэр илрэл байдаг баг. Тэр хүн талархлын илрэл байдаг баг. Тэгвэл миний дараагийн асуулт болохоор ямар зүйл бэлгийг тэгвэл хамгийн эрхэм болгодог вэ гэсэн асуулт. Өнөөдөр бид хамгийн эрхэм бэлгийн тухай яриад байгаа шүү дээ, тийм үү? Хамгийн эрхэм бэлэг. Та нар юу гэж бодож байна? Зөндөл бэлгүүд өгж исэн баг. Би тэгээд ингээд битсэн л дээ. Хамгийн эхлээд сэтгэлээс шингээх юм болов. Яагаад ингээд сэтгэл мэтлээ ингээд шингээх юм болов те? Нөгөө бэлэг дотор ингээд сэтгэл түүнийг яаж илэрхийлэх вэ? Мэдээж маш олон хүмүүс тийм үү ингээд өөрийн гараар хийсэн, өөрөө зорж очоод авсан, урлан бүтээсэн, хоолч байдаг юм уу, гар урлалч байдаг юм уу, битсэн зүгээр нэг үг байдаг ч юм уу те? Худалдаад авснаас орно тэр зүйл их гоё хаа гэж яг зөв тийм үү. Дээр нь бас яг тохирсон байдаг шүү дээ тийм үү. Тэр хүнийхээ юун дуртай, юун хэрэгцээтэй байгааг анзаарч мэдээд түүнийг нь ирж хайгаад өгөх нь бас өөр сэтгэл шингэж байгаагийн илэрэл байна. Хамгийн хэрэгтэй зүйл юм. Дээр нь талархлын илэрхийлэл байх ёстой болов уу гэж би бодож. Тэгээ манай байгууллага өнгөрсөн 7 хоногт Крисмас баяраа хийсэн байхгүй юу? Шинэ жил. Одоо байгууллага шинэ жилээ хийж гинөө. Хийж байгаа шүү дээ тийм үү. Тэгээ манай байгууллагын Крисмас баярыг зохион байгуулж байгаа юм гэсэн хүн болгон 2 бэлэг бэлдээрэй гэсэн байна. Эхний бэлэг нь болохоор та байгууллагынхаа албаныхаа ямар хүнд ингээд баярлаа гэж талархлын бэлэг өгөхийг хүсэж байна. Тэр хүндээ зориулж бэлдээрэй гэсэн. Тэгэхээр би нэрээ за тэр хүн талархах юмсан. Үнэхээр өнгөрсөн жилийг харахад 24 оныг харахад те надад бас байгууллагатаа хүмүүст ямар их итгэмжтэйгээр сайнаар ажиллаж үйлчилж ирснийг нь харсан гэдэг би бэлгээ бэлдсэн байна. А нөгөө бэлэг нь болохоор нөгөө суглаанд орох бэлгээ гэсэн. Тэгээ хүн болгон нэг бэлэг авчираад ингээд тоон агаад тэгээд хүн болгон саяных шиг суглаад хин нэгэн таны бэлгийг хожино гэсэн байна. Тэгээ мэдээж би аль нэг нөгөө талархах хүндээ зориулсан бэлэгтэй бол хамаг зүйлээ зориулж бэлгээ бэлдсэн. Яг тэр дэргэнд би нэг төр талархахыг хүссэн, хинд өгж байгааг мэдчихсэн. Тэр хүнд ямар зүйлийг хэлжтэй баярлаа гэж хэлхийг хүсэж исэн
Тэгэхээр энэ бэлгийн хооронд ялгаа байсан. Харин нөгөө суглааны бэлэг болохоор ингээд гэр орноор явж байгаад те би ингээд номын саманга авах чагаа тэндээс нэг илүү тутамнууд байсан баггүй хүмүүний өгсөн юмнууд те. Тэрийг харж за энийг хийж за тэгээд үүднээс нэг чиглаад аваад ингээд баг болчондоо гэдэг нэг уутан дэгээ бэлтцсэн баг. Энэ хоёрын хооронд дэндүү том ялгаа байгаа сте тийм үү? Дэндүү том ялгаа байгаа. Нэг нь зүгээр л ингээд хүү хаа гэж агаад бэлтцсэн бэлэг. Нэг нь бүр бодож жогоод яах уу гэж заримдаа би ч юм бүр ингээд бодож модоод машин барьж явах ингэж байгаа бэлтцсэн бэлэг байсан баг. Тэгвэл бурхан ч гэсэн зүгээр өөрийнхөө бэлгийг танд өгөхдөө за энэ нэг ачаагүй амьтанд те энэ нэг болдгоо амьтанд энэ нэг гим нүгэлтэй амьтанд нэг юм өгчээ нэг үн тусалчээ гэсэн утгаар биш. Харин яг таныг мэдж байгаа, нэрийг ч мэдж байгаа, толгой дээр хүсийг ч мэдж байгаа, тоог нь мэдж байгаа гэж Библиэлд байдаг. Тийм тодорхой хувьчлан нарийн мэдж байгаа нэгэндээ буюу танд бэлэг өгөхийг хүсэж байгаа. Тэр бэлэг нь өөрийнх нь өгөөмөр байдалтай холбоотой бөгөөд тэр танд өгөхийг хүсдэг юм а гэж. Энэ бол хүсэл бол нөгөө түүний чин сэтгэлийг илэрхийлсэн хамгийн нандин болгож байгаагийн илрэл багхгүй. Маш олон бэлгүүд зүгээр өгөх ёстой учраас тэр хүнд зохисгүй авах ёсгүй байсан ч гэсэн бид нар бэлэг бэлдэх ёстой үе болдог штэ тийм үү? Заримдаа цагаан сараар те. Заримдаа нэг байгуулгын шинжил мэлээр яг үнтэй адилхан. Харин өгөхийг хүсдэг гэдэг санаагаар Бурханы би өгөөмөр байдал болоод хайртайгийн илэрлийг би та бүхэнд хуваалцахыг хүсэж байна. Харин тэгвэл тэр бэлэг нь юу вэ гэхээр Библийн Иохан номын 3:16 дээр ингэсэн байна. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц хүүгээ өгсөн тул хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөн хамтаа болно гэж. Тэгээ түүний эрхэм бэлэг бол түүний хүү болсон Есүс Христ юм а гэсэн үг. Түүний хүү болсон Есүс Христ юм а гэсэн. Тэр зүгээр нэг за энэ хүний залбиралд нь хариулчих те. Энэ хүний энэ удаагийн хэрэгцээнд тусалчий гэдэг утгаар биш. Энэ хүний өвчнийг нь эдгээч гэж хэлээгүй. Бид нар ингээд ямар нэгэн хэцүү байдалд орохороо аль нэг бурхан хандаал залбирдаг биш те тийм үү? Таны янз бүрийн зүйл залбирдаг л бах те. Би бол багтаастаа 9 жирийн бурхан залбирдаг байсан. Есүсийн бурханд залбирал, Буддагийн бурханд залбирал те өөр сонсож байгаа бурхан байна уу гээл те гэртээ орохынхоо өмнө аав ээждээ загнуулахын тулд зүгээр нэг тэр зүйлд нь хэрэгцээнд нь яах биш өөрийнхөө хамгийн нандин байсан зүйлийг өөрийнхөө хүүг өгч. Өнөөдөр танаас асууж бол хамгийн нандин зүйл юу вэ? Таны ам уу, таны хайртай эхнэр үү, таны хүүхдүүд үү тэрийгэ өгж байгаа гэсэн утгатай илэрлийг би хэлж байгаа маа. Univision дээр нэг кино орсон байлаа. Эцэг гээд та нар шинэ жилээр гоё гэр бүлээр үзээрэй. Эцэг хүний зүрхсэтгэлийн тухай Монгол кино. Их гоё кино. Тэр эцэг хоёр хүүтэй байсан. Тэгээд нэг баг хүн яасан бэ гэхээр хамаг юм аваад те хоцсорон газар бараадаад явж байгаад. Тэгээ шоудад ингээд маш олон жил эцэгтэйгээ ч холбоо барихгүй, амьд байгаагаа ч хэлэхгүй, идэж ууж, наргиц ингэж те хөдөө амьдарч исэн малчин байсан байхгүй. Тэгээ хөдөөний амьдралаас залхсан аав нь түүнийг хориод байна, явуулахгүй байна гэж бодсон учраас явсан чигээрээ дуртай юмаа хийсээр аваад 10 хэдэн жилийн дараа ирсэн. Харин тэгэх үед болон том ах хоёр налидийн баг дүүг нь асуурсан байсан болов уу гэж бодсон. Яг тэр хил чимээ байхгүй 10 хэдэн жил болцсон учраас тийм. Тэгээд эрэхт нь аав нь маш их баярлаад баг хүүгээ олсонд нь дахин амьсан юм шиг бүр баярлаад 10 өдрийн найр хийгээд тийм үү маш олон хон гаргаж найр хийж цэнгэж байгаа. Тэгэхээр яг л энэ эцэг хүний зүрх сэтгэл бид нэр Бурхныг таньж мэдгүй Бурхныг эсэргүүцэж те бүтээгч Бурхныг мэдсээр ээж сонссоор ээж түүний өгж байгаа бэлгийг бид нэр авахгүй байсан ч гэсэн хэдэн жилч байсан ч гэсэн түүн дээр ирэхэд тэр эцэг хүнтэй адилхан зүрх сэтгэлээр баярлдаг юм а гэдэг тухай илэрхийлсэн кино байна. Баярлдаг юм а гэсэн илэрхийллийн кино байна. За тэгвэл тэр бэлэг нь эрхэм бэлэг нь Есүс Христ хүү юм бол одоо нэг асуулт байна манайхаа. Та энэ бэлэг болох Есүсийг хүлээж авах уу? Авч болно авахгүй ч гэж бид нар бэлэг өгөхөд хүмүүс авдаг хүмүүс байдаг бас авдаг ч хүмүүс байдаг. Их ихтэй хүмүүс авдаг. Зарим нь аваад бүр ингээ баярлаа, задлж онгоолгоод хэрэглээд өөртөө авдаг бол зарим хүмүүс авч гэртээ тавиад өөр нэг хүнд өгчдөг шүү дээ тийм үү? Тэгвэл Бурхны бэлгийг Есүс Христ тусан бэлгийг таныг би аваасаа онгоолгож үзээсээ дотор нь байгаа зүйлийг яг юу Есүс Христ танд юу өгөх гээд байгаа юм бэ гэдгийг нээж үзээсэй гэж хүсэж байна. Библиэлд Есүс Христ бид нар дээр ирсэн шалтгаан нь
бидэрт бэлэг болж ирсний утга учир бол бидний авралын төлөө, бидний сул дорой гим нүгэлтэй байдлын төлөө юм а гэж хэлсэн байна. Өнөөдрийн зааланд гим нүгэлгүй хүн гэж байхгүй тийм үү? Бүгдөө л муухай боддог, шундаг, атаархдаг, худал хилдэг. Бэж их сайдлан. Харин тэр гим нүглийн төлөө, тэр буруу үйлдэлүүдийн төлөө тэр үхсэн юм а гэж хэлж. Үхсэн юм а буюу бидний гимгүү тооцоод өөрөө тэр нүглийг авсан. Тэгээд үхлээс дахин амьдсан тухай Библиэлд хэлсэн байдаг. Харин та Есүс Христийг улам илүү таньж мэдхийг хүсээ тэр бэлгийг авах юм бол тэр танд гмийн уучлалыг, та гимгүү болж болох уучлалыг, амьдралын утга учирыг, сэтгэл хангалуун байдлыг, итгэл найдварыг, хамгийн чухал нь авралыг өгнө гэж хэлсэн байна. Бэлэг дотор маш олон зүйл байдаг бол Есүс Христ хүү болсон тэр эрхэм бэлгээр маш олон эдгээр зүйлсийг таах боломжтой байна. Зүгээр нэг идээд өмсөхтэй гой ганган амттай зүйл, төр зүрийн зүйл биш. Эдгээр зүйлүүд дандаа мөнхийн бөгөөд таны амьдралыг утга учиртай болгох зүйлүүд. Би 1-р курст 2001 онд байхдаа Христ итгэх шийдвэрийг гаргаж ирсэн. Дуртай зүйлээ хийж зугаацц ингэж шоудож явж исэн үе надад байх. Харин миний амьдралны онцгой мөч болоход би Христийг таньж мэдэх шин сэтгэлийн шийдвэрийг гаргаж ирсэн. Өнөөдрийн 3 жилийн дараа зогсохдоо тэр шийдвэрийг гаргасандаа эзэж харамсдаг. Тэгвэл та энэ бэлгийг хүлээж авах боломж байна. Библиэлд хэлэхдээ учир нэгүслэр та нар итгэлээрээ аврагдсан юм а гэж хэлж байгаа. Энэ нь та нараас биш харин Бурхны бэлэг бөгөөд үүсээр биш ажаа гэж. Энд дээр нөгөө бэлэг гэдэг санааг дахиад хэлж байгаа. Энэ нь Бурхны бэлэг юм а, үнгүй ирж байгаа бөгөөд та нарт өгж байгаа бэлэг юм а гэж хэлж байгаа. Энэ гинтийнх юм а гэж хэлж байгаа. Танд хайртайгийн илрэл юм а гэж хэлж байгаа. Та ингээд үүлдээ сайндаа тийм үү гимгүү болсондоо өөрийнхөө хүчин чармаалтаар үнийг олж авч чадна гэж хэлээгүй. Бурхны нэгүсэл бас итгэлийн үр дүн юм а гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ бэлэг бас л яг адилхан. Бурхнаас танд өгж байгаа шинчин сэтгэлийн бэлэг байна, үнгүй байна, бас гинтийн байна. Та энэ бэлгийг авах уу? Та энэ бэлгийг авах уу? Тэгвэл яаж авах юм бэ? Яаж авах юм бэ? Бурхны бэлэг болох Есүсийг залбиран буюу үг хэлээрээ илэрхийлэн хүслээ амаараа үгээрээ илэрхийлэн та түүнийг бэлгийг хүлээж авч болно. Тэгвэл ийхүү залбирч болно. Энэхүү залбирлыг би ингээ бичсэн байгаа. Таны зүрх сэтгэлийн илрэл болсон Христ Бурхны бэлгийг хүлээж авъя гэсэн залбирал. Бурхан минь ээ, намайг хайрлсан баярлалаа. Би өнөөдрийг хүртэл таньгүйгээр өөрийнхөө замаар амьдарч байснаа ухаарлаа. Намайг үнэхээр уучлаарай. Есүс Христ та миний төлөө загалмаа дээр нас барж гмийг минь уучлсанд баярлалаа. Би танд итгэхийг хүсэж байна. Миний амьдралд орж иж, миний аврагч эзэн болооч хэмээн би таныг урьж байна. Таны хайрыг хүлээн авч найдвар дүүрэн амьдралаар тань амьдрахыг зөвшөөрөөч гэж. Амен гэсэн үг. Хэрвээ та энэ бэлгийг хүлээж авахыг хүсэж байвал яг одоо надтай хамт энэхүү залбирлыг хийж болно. Яг одоо надтай хамт энэ залбирлыг хийж болно. Хэрвээ та өнөөдөр одоо Христийг хүлээж авахыг, энэ бэлгийг хүлээж авахд хараахан бэлэн биш байвал ийхүү утгатай залбирлыг хизээ нэгэн цагт бас хийж болно. Орой байж болно, маргааш байж болно, 20 жилийн дараа байж болно, амьдралынхаа сүүлийн мөчөж байсан болно. Гэхдээ танд өгж байгаа өнөөдрийн урилга бол энэхүү бэлгийг та задлж үзээд авах бэлгийг, Христийг хүлээж авах бэлгийг, түүний амар тайван, итгэл найдвар, авралыг авах бэлгийг та одоо энэ цаг мөчид аваач гэсэн урилга байна. Хэрвээ та энэхүү бэлгийг авахыг хүсэж байвал, Христэд итгэхийг хүсэж байвал энэхүү залбирлыг надтай хамт хийгээд энэхүү бэлгийг авч болно. За тэгээд энэхүү зааланд магадгүй энэ залбирлыг хийж Христэд итгэхийг хүсэж байгаа хүмүүс байж магадгүй. Тийм бол та толгоо гудаалгаад үдэн анаад намайг дагаад энэхүү залбирлыг хийгээрэй. Би энэ залбирлыг баг багаар нь уншиж өгье. Та миний араас давтаад хэлээрэй. Гэхдээ давтаад хэлэхдээ та чин сэтгэлээсээ бэлэг авахыг хүсэж хэлээсэй гэж би хүсэж байна. Зүгээр л энд ирсэн учраас зүгээр оролдоод үзье гэдэг утгаас зүгээр л за ээж маань намайг өрцөн, найз маань өрцөн учраас эцсэндээ биш шүү. Та чин сэтгэлээсээ хэлээрэй. Харин хажууд нь байгаа хүмүүс саад болохгүй үдэ чи залбираач гэж болохгүй шүү заяа. Та нүдэ анаад бүгдөө хамтдаа нүдэ анаад бие биедээ хөндлөөд энэхүү залбирал хийх боломжийг олгоё.
За тэгээд Христийг хүлээж авахыг хүсэж байгаа хүмүүс намайг дагаад инхүү зүр сэтгэлтэй хэлээд бас амаараа хэлээрэй. Бурхан минь ээ. Намайг хайрлсанд баярлалаа. Би өнөөдрийг хүртэл таньгүйгээр өөрийнхөө замаар амьдарч байснаа ухаарлаа. Намайг үнэхээр уучлаарай. Есүс Христ та миний төлөө загалмаа дээр нарс барж гмийг минь уучлсан баярлалаа. Би танд итгэхийг хүсэж байна. Та миний амьдралд орж миний аврагч эзэн болооч хэмээн би таныг урьж байна. Таны хайрыг хүлээн авч найдвар дүүрэн амьдралаар тань амьдрахыг зөвшөөрөөч. Амен. Баярлалаа. Амен гэж хэлсэн үг бол энэ хүү хэлсэн үг маань биелэх болтугай гэсэн утгатай үг. Энэ хүү үг маань биелэх болтугай гэсэн үг. Тэгээд та бүхэнд баяр хүргэе. Та Бурхны өгж байгаа бэлгийг хүлээж авсан, зүр сэтгэлтэй нээлттэйгээр хүсэж хүлээж авсан баяр хүргэе. Тэгээд та нарт сүүлийн минь уриалга болохоор Христийг улам илүү таньж мэдээр. Яаж те? Тэгвэл манай цуглаандаас бүтэн сөөдөр бол 10 цагаас бид энэ цугладаг ирж байгаараа бид нартай хамт нөхөрлөөрөө биднээс асуугаараа та нар яаж ингэж Христэд итгээл яваад байдгийг те? Амьдрал хэцүү зүйл болохоор яаж Бурхан тусалдгийг, Бурханыг илүү яаж таньж мэддгийг, Бурхантай яаж харилцдгийг, түүний үгийг яаж уншдгийг юм бэ гэд биднээс асуугаад бид нартай нөхөрлөн бүтэнсөө өдөр болго ирээрээ. Хүүхд залуучууд бол манай өсвөрийн цуглаандаас хамрагдаараа. Манай оюутан залуучууд бас байх шиг байна. Битээ санаа зовоороо бид нар оюутан залуучуудаараа хамтдаа бас Бурханыг таньж мэдэн нөхөрлөдөг байгаа. Ингээд би хамгийн сүүлд нь манай өнөөдрийн энэ цуглаанд маань баярын цуглаанд маань ирсэн анх удаа ирсэн хүмүүсээ таныг суудлаасаа босооч гэж хүсэж байна. Анх удаа ирсэн бүх хүмүүсийг бид нар тань зориулсан бэлэг байна. За өнөөдөр та манай цуглаанд анх удаа хин нэгний урилгаар ирсэн бол та суудлаасаа босч байгаараа баярлалаа. Цөмөр алга таши. За манай залуучууд хүн болгонд очиод гоё бэлгийн өгөөрэй. Манай агууц гэмч Христийн чуулганаас та бүхэнд бэлдсэн багахан бэлэг байгаа. Тэгээд манайхан зарим нь бас туслаад өгөөрэй. Жохон хурддах үднэс. За тэгээд би амд өгтийнхөө, ээж аавынхаа, хайртай хүүхдүүдийнхаа, ажлын газрынхаа үнийг урилгыг хүлээж аваад цагаа гаргаад ирсэнд маш их баярлалаа. Христ бол таны өнөөдөр гар дээр очисон бэлгээс ч илүү хамгийн эрхэм бэлэг юм шүү. Тэгээ та бүхэн дахиад баяр хүргэе. Гар дээрээ хүн болго ирсэн хүн болгон бэлэг аваарай. За тэгээ бүгдэнд нь хэзэн Есүс Христ мэндэлсэн баярыг дахиад хүргье. Тэгээ та бүхэн бие биендээ Merry Christmas гэд хэлээд би бас бадралыгаа өрөө тэ.